дайны эхэнг зурвал эрх чөлөөний эрлэг болж хар өдрийн халуун булшинд хасан дээр суусан хэрэг байлаа. Учуулаа бид учин ээжтэй. Учуулаа бид учин аавтай. Учуулаа бид учин нэртэй. Учуулаа бас учин гэртэй. Учуулаа 41 онд. Учуулаа дөнгөж 8 наснда сурагчийн цүнхийг 2 дугаар дайнтай сургууль руугаа өөрч явсан юм. Тэр цагт манай нутагт тэнгэр цэлэмг нартай байсан ч амьтны царайг шөнийн үл шиг алсын дайны сүүдэр дарсан юм. Учуулаа бид ийм л үед 30 шуу шиг ижилтэн дасаж амьдралаараа энэ найрглын анхны мөрийг бичсэн юм да. Өглөөний нарлуу 1 цонхтой, өдрийн нарлуу 2 цонхтой. 3 цонхоор манай ангид 30 дэвтэрт нар тусна. Эх орноо түүгээр үзэж, их орчлон түүгээр хүсэж 3 цонх маань тэр ангида 3 сайхан мэлми байлаа. Тэгээд ч би түүгээр туссан тэргэл нарны сайхан туяанд Эрдэнийн 6 үсэг хэлгэж эх орн гэж бичсэн билээ. Энд Монголын 30 хүүхэд энх нарны сайхан туяанд Эрдэнийн 6 үсэг хэлгэж эх орн гэж бичиж байхад улаан арим газар дээр, улаан арим тэнгэр дээр, улаан арим усан дунд, улаан арим цусан дунд хорвоо ертөнцийн хувь заяаг 2 миллиард хүн ардтай нь хооч уй хожимын маргааштай нь 2 дугаар дайнд өөрч орсон юм. Орос цэрэг өнөр олуулан ой мод шиг өндийн босож бохир цөхрөх өвдөггүй юм шиг босоогоороо үхэж байсан юм. Бодлоо тэр дайны талбарт борооны дусал газар дундгүй шивээсэн жадны үзүүр дутарч шинэлийн хормойд хатаж байсан юм. Өвс ногоо тэр газар өлмий дороос өндийг завгүй хаврын цэцэг зуур хатаж халуун зунаар шувууд утсан юм. Өрн Европыг шир хийтэл өлмий дороо хэрчиж байсан 3 дахь рейхийн төмөр цэргийн гутлын улан улаан байсан юм. Хар арим, фашистын арим, хар үхлээр тугаан дахиж дайцтай сума амиар солин дайсан тэгэхэд давшиж байсан юм. Хат хүртэл хайлт шатсан халуун төмрийн үер дунд хаалга бүхнийг үхэл болвсон харанхуй тэр аимшигт шүн эрстэн унсан Орос цэрэг эрэлхэг Брестийн ханан дээр эх орны хон төлөө гэж эцсийн цусаараа бичиж билээ. Эрстэн унсан Орос цэрэг эрэлхэг Брестийн ханан дээр эх орны хон төлөө гэж эцсийн цусаараа бичиж байхад анги маань уун дуугүйч алсын нэгхэн фронт болж 30 хонгор зүрхэндээ бид гоник хорсол тээж явлаа. Хардан харагдахгүй мөртлөө харандаа үзэг гараас булааж шилэн савтай би хуурайлж ширээн дээрээс дэвтэр хураалаа. Дайн бас дайралтахгүй мөртлөө даавуу дээлийн өнхүүлж улаан дүнс ногоон цайны уутын хүртэл эргүүлж говлоо. Хорвоогийн өнгөч хав хар, хоол ундч хав хар. Хүнд хизүү тэр цагт хүний сэтгэл цагаан байлаа. Дээрээ мартсан 30 ээж, дэнгийн гэрэлд нойроо хулжаан, өлгийн арьсаар бэлгийн бэлийг өндгөө шивэн ойж суулаа. Адууга хураасан 30 аав агтны хааманлайд амгай хүргэлгүй хань нөгтдөн ялалт гэрөн хадган дэлгэн барьж байлаа. Монгол хүний сэтгэл санаа морио хөлөглөн фронтод дайдаж улаан армийн хадааж байсан урян дунд хангинж байлаа. Ангийн минь 3 цонх 12 нүдтэй байлаа. 12 шилэн гэгэвчээр алтан нар тусдаг байлаа. 8-ын тэгтэл дайн хагалж наамал мод цаас хадлаа.
43 оны нарыг 4 гэгэвчээр бид үзлээ. Тэр 4 гэгэвчээр туссан Тэнгэрийн нарны туяан дээр бид мөн 30 дэвтэртэй бид ялна гэж бичсэн билээ. 8-ын алдсан 4 гэгэвчээр нарнаас олдсон төдхөн туяанд бидний мөн 30 дэвтэртэй бид ялна гэж бичиж байхад улаан арим газар дээгүүр, улаан арим тэнгэр дээгүүр, улаан арим усан дундуур, улаан арим урагшаа давшлаа. Хар армийн савхан гутлын ханзархай хоншоор цаашаа гарч өрн дорны өргөн фронтоор өсгийн харин гялалцж байлаа. Оросын гуталчин олон ч гэлээ. Ойж хатгах нь сайн ч гэлээ. Харин тэдний гутлын ханзархайг хатгаж суух зав байсангүй. Дайндаа энэ дайн далай бараг буцалсан биш үү? 20 дугаар зууны бүх төмрөөр 2 дугаар дайн буудсан биш үү? Уулыг тал болтол дайтаж улаан арим дайдсан биш үү? Усыг гал ноцтол дайрч улаан арим давшсан босоо. Хамгаар Оросын уудам нутгаас харийн дайсныг устгаж байсан улсын тэрэг үер дунд улсын маань давлгаа байлаа. Оросын тэнгэрээс дайсныг намлсан огторгүйн түмэн далавчин дунд ардын маань овг нэр алдрын нэгэн жигүүр байлаа. Дайсныг бүх замаар илтсэн дайны хүрдэн дугуйн хувьсгалд Монгол танкын цувааны хуйхт гинж эргэж байлаа. Дээлтэй хүн тэсэмгүй тулаанд дээлтэй сум шиг Монгол морь эрд цэргийн алтан амийг эмээл дээрээ өргөж явлаа. Тэгвч дайны хамгийн хүндийг тэнд хэн урж явлаа. Давших ухрах 2 замдаа дайсан дайсагнаж чухам яалаа. Үнэ фронтын ганцхан алхам өхөл амьдралын гарцаа байлаа. Дайзанд байгаа сум бүхэн дайсантай солих барьцаа байлаа. Тэнд хүн яаж явсныг, тэнд хүн яаж зовсныг олон жилийн дайн тулсан Орос цэргэл сайн мэднэ. Тэгээд ч Брестэд улаан армийн тэргүүн анги тэвэрлдэн уулзахад цэрэг бүхэн нууцаан алдаж цэнхэр нүдэндээ нулимстай байсан. Тэр шөндөө дарах цэрэггүй тэмдэглэхийн дэвтрийн дараагийн хуудсанд Брестийг улаан харандаагаар дугуйлж Берлин хүртэл улаан шугам татсан юм. 30 бид 30 ээжтэйгээ, 30 бид 30 аавтайгаа, 30 бид 30 нэрээрээ, 30 бас 30 гэрээрээ, 30 41 оноос 30 4 жилийн турш хүчрхэг улаан аримтай хамт хүний дайсантай тулалдсан юм. Энэ дайн хар дарны хав хар цас байлаа. Энэ дайн хасам эсний хав хар цас байлаа. 5 сарын 9-ны нарыг улаан арим авчраагүй бол тасаар энэ цас уудам орчлон дарах байлаа. Ангийн маань 3 цонх 12 нүдтэй байлаа. 12 шидэн гэгэвчээр алтан наран тусдаг байлаа. Энэ л цонхны гэрэлд бид эхэл нутгаа харж хайрлаж эрдний 6 үсэг хэлгэж эх хорон гэж бичсэн байтал 12 шидэн гэгэвчнээс 11 нь харанхуй болж 45 оны хавар дөнгөж ганцхан үлдсэн юм. Үнэн дээр түүнийг улаан арим үлдээж бидэнд өгөөгүй бол хав харанхуй болох байсан юм, хар цас болох байсан юм. Тэгээгүй их заяаг түшиж тэр ганцхан гэгэвчээр тусаж гадаа гэртгүй мишээж байсан галуулаан нарны туяанд дайснaan дарсан цэрэг ирс шиг дарвсан сэтгэл зэрэг хөөрч бид ялуу гэж бичсэн юм. Бид үнэхээр ч ялсан юм. Ялгуусан баатар зөвлөлтийн армийн яруу алдарт ялалтын баярыг алсын нэг хэм фронт байсан ангидан бид бас
хийсэн юм да. Энэ дайны эцсийг зурвал эвдэрсэн хас улан дан гიშгэж элгэндэн олон хүүхэд тэрсэн эрэлхийг улаан цэрэг байлаа.